бүх юм надаа яг ихтэй үнэн үүрэх ёстой гэж боддог учраас яг энэ үүрхийг яг голчлон гүйцэтгэдэг хүн бол би. Тийм. Залуу гэр бүлдээ бол өгөх 3 зүйл байна. Битүүрийн хувьд сургуулаа төгсөөд яг 1 жил болж байгаа. 1-р курсээс хойш үерхэж эхэлсэн. Тэгээд яг бас 1 гэрт ороод 1 жил болж байна. Залуу гэр бүл байна. Залуу гэр бүлүүдээ юуны өмнө баяр хүргэе. Тэгээд энэ бол гэр бүл болно гэдэг бол одоо маш том хариуцлага. За мөн бас одоо Монгол улстай, за улстай хоёр нь бол хөгжлийн хувьд, за одоо хүн амын хувьд бол одоо оруулж болох одоо маш том хувь нэмэр гэж би бол хувьдаа хардаг. Ерөн санхүүгийн хүслэл зохицуулж байна шүү дээ. Нөгөө нэг хүслээ ер нь бол нөгөө надад би болохоор нөгөө нэг амар тийм цалин амар их мөнгө авдаггүй байхгүй юу? Онлайн шоп ажиллаулдаг. Тэгээ ер нь бол ингээ хувьдаа тэнгууд хүслээ болохоор нөгөө нэг яг угаасаа цалинждаг учраас ихэнх төсвийн ер нь ихэнх нөгөө нэг санхүүг бол хүслээ зохицуулждаг. Би бараг тэг өрхийн л хийж явдаг гэхгүй юу? Залуу гэр бүлдээ бол өгөх 3 зүйл байна. За хамгийн нэгдүгээрт нь юу гэхээр та өөрийн гэсэн гэр бүлийнхаа мөрөөдөлтэй болох хэрэгтэй. За би их нэртэйгээ бас суугаад 1-2 жил болж байгаа битээр нэг сургалтанд суугаад яасан бэ гэхээр 10 жилийнхаа одоо төлөвлөгөөг гаргасан байгаа. Мөрөөдлийн одоо төлөвлөгөө гэсэн. Манай гэр бүлийн одоо 10 жилийн дараа бид хоёр ямар одоо төвшөнд очсон байх вэ гэдэг талаар одоо тийм нэг хуудас юм цаасан дээр бичээд яс. Тэгээ тэр үедээ бол бид хоёр одоо гэр бүлийнхаа хувьд ямар байх юм. За бид хоёр хэдэн хүүхэдтэй болыг төлөвлөж байгаа юм. Ямар байранд амьдрыг төлөвлөж байгаа юм. Ямар машин уныг төлөвлөж байгаа юм. За мөн цаашгаас бид нар хувь хүнийхээ хувьд за мөн бид нар одоо ямар сургуульд дахиад цаашаа одоо сурах шаардлагатай юу үгүй юу. За өөр одоо ямар ажил хийх сонирхолтой байгаа юм, ямар карьерийн төлөвлөгөөтэй байгаа юм, тэрийгээ бас бичсэн. За тэгээд дээрэс нь бас бид одоо ямар санхүүгээ одоо яаж зохицуулах вэ? За одоо хувийн бизнестэй болмоор байгаа мó, эсвэл одоо ажил мэргэжлэрээ амжилт гаргамаар байгаа мó? Тэр талаараа бид ингээд төлөвлөгөөнүүд ингээд гаргаад явсан байна. За тэгээ энэ бол 10 жилийн төлөвлөгөө маань одоо ингээд энэ жил дуусч байгаа. Тэгээ одоо энэ жил бид дахиад дараагийн 10 жилд манай гэр бүл одоо ямар төлөвлөгөөтэй байх вэ гэдэг талаар бичиж байгаа. Тэгээд тэр нь бол залуу хүмүүсийн хувьд үзэж харах зүйл одоо ингээд юу гэдэг одоо байгаагаас илүү их зүйлийг одоо ингээд хүн чинь байнга хүсэж идэв шүү дээ. Ер нь бол Монголын нөхцөлд бол яаж ингээд болох вэ гэхлээр ер нь бол бараг давхар ажил хийгээд ч юм уу тэгж одоо ингэж өөртөө бодож байгаагаас илүү амьдрахын тулд тэгж хөдөлмөрлөх ёстой байх. Уус одоо тэхээс өөр гарцгүй гэж бодож байна. Тий. Яагаад 10 жил гэж юм ихээр 10 жил бол бас хүний амьдралаас нэлээд урт хугацаа. Тэр утгаараа бол та одоо юу гэдэг магадгүй за энэ хизээш бүтэхгүй дээ гэж бодож исэн зүйлээ ч гэсэн та бичих боломжтой. Тэр утгаараа та бол илүү одоо нэг том зургаар харж илүү их тийм том мөрөөдлийг бичих боломжтой. Тэгээд магадгүй юу гэдэг 60%, 70%, 80% биелсэн ч байсан энэ бол таны амьдралд бол нэлээд том одоо ахиц бол гарсан байх болно. Тэгээд ерөөдөө тэгээд яг нөгөө эрэгтэй хүн гэдэг талаасаа яг тэр айл гэрийн санхүү одоо ноёноор бүх зүйлийг авч явах, тэнцвэртэй байлгах, орлого зарлагыг зохицуулах тэр бүх юм надаа яг эрэгтэй хүн үүрэх ёстой гэж боддог учраас яг энэ үүрхийг яг голчлон гүйцэтгэдэг хүн бол би. Тий. За миний хоёр дахь залуу гэр бүлүүд зөвлөгөө өгөх зүйл бол юу гэхээр та хоёр санхүүгийн талаараа үргэлж хоорондоо ярилцж байх хэрэгтэй. Ер нь бол одоо ингээд нэгэнт та хоёр гэр бүл болж байгаа бол одоо нэг төрөвчтэй, нэг банкны данстай, нэг одоо юутай, нэг одоо хариуцлагатай болж байгаа гэсэн үг. Тэгээ ер нь Америкт хийсэн нэгэн судалгаагаар бол гэр бүлийн хэрүүлийн 60% нь дандаа санхүүтэй холбоотой байдаг гэсэн. Яасан тийм судалгаа байдаг. Тэгэхээр хэрвээ та хоёр хоёулаа одоо санхүүгийн талаар мэдээлэлтэй, хоёулаа одоо санхүүгийн талаар зорилготой, за аль аль нь хариуцлагатай байж чадах юм бол гэр бүлийнхээ хэрүүлийг тэр утгаараас 60%-аар буулгаж болно гэсэн үг. За дээрэс нь бол ер нь бас нэг Brooks Institute гэдэг Америкт бол байдаг. Тэрний судалгаагаар бол яасан бэхээр хүнийг санхүүгээр унгаадаг одоо хамгийн том асуудалд оруулдаг тийм 3 зүйлийг бол тодорхойлж ирсэн байна. За тэр нь болохоор юу гэхээр хамгийн нэгдүгürt нь салт байсан. За салт буюу одоо юу гэдэг хэрвээ та гэр бүлчин тогтворгүй байх юм бол та одоо хитэн зөрөг болдог байсан ямар ч одоо мундаг бизнестэй байсан таны гэр бүлд бол ямар ч байсан тийм санхүүгийн асуудал бол гарнаа гэдгийг бол хэлсэн байна. За хоёрдугаарт нь бол юу гэхээр эрүүл мэнд гэж байна. За эрүүл мэндийн ямар нэгэн асуудал гарах юм бол таны хувь хүний санхүүд бол одоо маш том хохирлол гарах боломжтой гэж байна. За тэгэхээр энэ дээр бас та өөртөө бас хөрөнгө оруулж бас сурах хэрэгтэй гэсэн үг. За гуравдугаарт нь юу гэхээр
дон гэж байна. Ямар нэгэн төрлийн донтой бол хэрвээ та одоо архины юм уу, тамхины юм уу, за одоо өөр юу гэдэг видео тоглоомын юм те донтой байх юм бол тэр чинь өөрөөсөө та одоо магадгүй одоо ашигтай өнгөрүүж болох тэр цагийг л та ямар ч ашиггүй зүйл зарцуулж байна гэсэн үг. Тэгэхээр энэ гурван зүйлээс л та өөрийгөө болоод гэр бүлээ хамгаалах хэрэгтэй. Тэгэх юм бол таны хувьд бол одоо санхүүгээрээ та урт хугацаанд бол амжилттай явах боломжтой гэж ойлгож байна. Тэгээ өөрөөр яаж мэдгүй нэг coin гэх юм. Тэр бол гэхдээ нэг гендрийн coin mine бол тий. Тэгэж авсан. Тэгээд бас нэг ч амар тэрнээс амар ашиг гавьсан байхгүй. Тий. Гэтэл оролдож үзсэн. Тэгээд бидний ингээд амьдралыг одоо санхүүг ингээд тэр чигээр ингээд өөрчлөх ямар нэг юм байгаа болов. Их чөлөөт болгох ч гэдэг юм тий. Бид нэр одоо ингээд шинээр бизнес эрхлэе, шинээр ингээд юм сэтгэхэд хий гэл тэнгуут тэгэл бас л болохгүй тий. Ялангуяа одоо эхний одоо 20-оос 30 нас гэдэг бол та ер нь бол одоо маш сайн ажиллаж, маш одоо ямар нэгэн зүйл дээр мэрэгжилтэн болох тэр үндсээ тавих хэрэгтэй. Тэгсний дараа бол одоо 30-аас цаашаа бол та одоо тэндээсээ юу тарин тэрийг хураана гэдэг чинь тий. Яг тэрэн шиг одоо та одоо 30 хүртэл та одоо тариалсан учраас 30-аас хойшоо бол та тэндээсээ бол хурааж авах тэр боломжтой тань нэгнэ гэсэн үг.